Хүүхдтэйгээ ажиллая гэж байгаа бол нэгдүгээр нотлохонд суурилсан тийм интервеншн рүү хүүхдээ авчих хэрэгтэй. Жишээлбэл төгөлдөр хуурд манай хүүхдээ явжсэн. Манай хүүхд бол их тууштай явсных нь үр дүн бас байдаг гэж бодож байна. Хүүхдийн баярын дугаар хийхэр боллоо хүрээдэргээд тэгээд очиад шалгуулалт нурсан, шалгуулалт яхад ороо шалгарсан. Тэгээд тэр нэвтрүүлэгт орохгүй юу? Намайг Батбаярын өрөөлт гэдэг 7 хоног болгон Гаягтаа гэдэг нэвтрүүлгийг олгосолгүй үздэг. Сайн байна уу? Намайг Амар Буян гэдэг. Би Монголын аутизмын холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэж сайн дураараа ажилдаг. Аутизмтэй хүүгийн ээж байгаа. 4 настайд нь бид нэр аутизмтэй юм байна гэж ойлгож авч ирсэн. Тэрнээс өмнө бол ямар ялгаатай байдал харагдчихсэн бэ хөгжилд нь гэх юм бол олонний газар том дэлгүүр ч юм уу эсвэл цагаан сараар айлаар очиход ч юм уу очиход их ямардаг, уйлдаг, дассан, зөгцсөн орчиндөө байх дуртай. Давтагдмал нэг юм үрж тоглох ч юм уу өсөг тоонд маш их дурладаг. Янз бүрийн дүрсийг гадаадаар англи хэлээр ч юм уу их сайн сурдаг. Шүлэг жишээлбэл маш урт шүлгээг цээжилчдэг ч юм уу ийм онцгой чадварууд бас байгаад байсан. Хөгжмийн бас сонсгол бас их сайн байгаад байсан. Тэгээд нэг талаар их онцгой, нөгөө талаар бас бэрхшээлүүд байгаад байсан. Аутизмын үндсэн шинжүүд гэх юм бол ялангуяа тэр 2-4 наснд хамгийн их тод илэрдэг шинжүүд бол хэл ярианы хоцрогдол байж болно. Хэл яриа байгаа мөртлөө тэр нь зөвхөн юм нэрэлдэг. Эсвэл цээжсэн үгээ хэлдэг ч юм уу. Тэрнээс шиг ээжээ та хаашаа яваад ирсэн бэ? Энэ юу вэ? Тэрийг хардаа гэдэг иймэрхүү харилцааны үг байхгүй. Зүгээр л тэр гэдэг юм нэрлээд идэг. Айгуу сайн мэдлэгтэй юм шиг мөртлөө. 2 дахь бэрхшээл нь болохоор яг тэр нийгэмшил дээрээ хүүхдүүдтэй тоглохгүй, цэцэрлэгийн үйл ажиллагаанд жигдэрч орч чадахгүй, унтах цагт нь унтахгүй, хэдэх цагт нь идэхгүй ч гэдэг юм уу те. Хичээл багш зааж явах үед тойргоороо сууж яхад ганцаараа тусдаа явж идэг ч юм уу юм нийгэмшлийн бэрхшээлүүд нь байдаг. 3 дахь нь болохоор их нөгөө давтагдмал үйлдэл, баригдмал сэтгэлгээ, тэр их хязгаарлагдмал сонирхол нь их илэрдэг. 4 настайд нөгөө аутизмтэй гэж мэдээд тэгээд солонго төв гэж байдгийн одоо ч гэсэн байдаг Ватиканы сүмийн дэргэд байдаг солонго төв. Энэ болохоор яг оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилдаг төв байгаа юм. 16 хүртэл настай хүүхдүүд. Энэ төвд 1 жил явсан юм байна. Энэ төвд явах хугацаанд оюун туяа багш дээр явжсэн. Тэгээ оюун туяа багш бид хоёр яасан бэ гэхээр оюун туяа багш өмнө нь нэг аутизмтэй хүүхдтэй ажиллаж исэн тийм туршлагатай байсан болохоор тэр багш тэр бас очсон юм. Тэр үед бол 2006 онд штэ аутизмтай хүүхдтэй ажиллаж исэн багш. Аутизмтай хүүхэд нь ч өөрөө баг олдохгүй тийм үе байсан штэ. Тэгжихад тэр багш байсан болохоор тэр багшийг ер нь бас түшгэлж очсон. Тэгээд багшлаа нөгөө EBA гэдэг засал байдаг штэ интервеншн тий. EBA болохоор чинь заан хуулийн дүн шинжилгээ гэдэг шүү дээ. Хүүхдийн заан хууль дүн шинжилгээ хийгээд тэр дүн шинжилгээг хэрэгэлдэг. Энэний тухай нэг ном уншаад тэгээд тэр номноос санаанууд аваад оюун туяа багшд орчуулж өгөөд ингээд энийг хийлгэж үзүүл яасан, энийг хийлгэж үзүүл яасан гэж яваад тэгээ алдсан ч юм байгаа, унсан ч юмнууд байгаа. Тэндээс бол сурсан юмнууд ч байдаг хөөрхөн аргууд. 1 жил тэгж явсан. Нилээн чадварууд суулгах тал руугаа. EBA бол чадвар суулгадаг тийм интервеншн шүү дээ. Нэг Сингапурын багш алсаас удирдаад эцэг их хүүхдтэйгээ харилцаан дээр өөрчлөлт оруулснаар хүүхдийн харилцааг өөрчлөх гэх юм уу да. Энэ баригдмал, туйлширмал байдлыг айлуулахыг задлж уян хатан тархины үйл ажиллагаа те сэтгэлгээг уян хатан болгох наантай цаантай те бүх юмыг хар цагаанаар тэг юм уу 100% гэж хүлээж авдаг хүмүүс шүү дээ аутизмтай хүмүүс. Энийг айлуулах бүх юм харьцангуй байдгийг шүү гэдгийг ойлгуулдаг нэг тийм бас интервеншн байдгийг. Манай хүүхдийн хувьд бол өнөөдөр бол аутизмтай хэвээрээ байгаа. Энэ бол аутизм гээгдсэн ч юм уу аутизмгүй болцсон гэж хүмүүст бас сэтгэл төрдөг юм шиг байгаа.
Гэхдээ хүн ямар төрсөн тэмэр байдаг шиг манай хүү бол өөрийн гэсэн онцлог өвөрмөцөн чанаруудтайгаа байж л байгаа. Тууштай чанарууд бас байдаг. Аутизм дагсан нэг зорилго тавьсан бол яг тэрлүүгөө явдаг. Гэхдээ тэр төлөвлөсөн төлөвлөгөөнд цаад болоход бас бусад хүнийг бодвол удаан хүлээж авдаг, хямардаг ч юм уу, хүлээж авахд хүнд байдаг ч юм. Тийм онцлогуд нь бол байж л байгаа. Чадварууд бол нэлээд суусан. Хүүхдтэйгээ ажиллая гэж байгаа бол нэгдүгээрт нотлохонд суурилсан. Тийм интервеншн руу хүүхдээ авчих хэрэгтэй. Энд тентхийн зүгээр чадахгүй, ойлгомжгүй тэр үр дүн гарсан судалгааны ямар ч үр дүнгүй ийм газар руу явсны хэрэггүй. Хоёрдугаарт сонгосон газараа очихдоо их тууштай. Жишээлбэл төвлөрдөр хуурт манай хүүхдээ явжсэн. Манай хүүхд бол их тууштай явсных нь үр дүн бас байдаг гэж бодож байна. Энэ зөвхөн аутизмтэй гэхгүй ер нь ямар ч хүүхэд төр тууштай байх аягүй чухал. Хүүхдэд зөөх тий байнга зөөх гэртэн давтуулах хоёр бол тэр амжилтын бас аягүй том чухал хэсэг, ээж аваас шалтгаалдаг том хэсэг. Тэгээд таслуулаад за өнөөдөр ч болчихё доо гээл эсвэл гэрийн даалгаврыг хийхгүй дараагийн хичээл дээр яг хэвээрээ хүрээд ирдэг ч юм уу баг ухраад ирнэ шүү дээ юм мартаад давтуулахгүй. Ингээд байх юм бол нөгөө ахиц гардгуу. Тэгэхээр энэ бол аягүй чухал байдаг. Ангид хийж байгаа тэр багшийн хийж байгаа ABH байлаа гэсэн ямар ч терапи хийлгэжсэн хүүхэд гэртээ ирэхэд ээж аав тэр багшийн хийж байгаа ажлыг үргэлжлэл болж ажиллахгүй бол үр дүн бол бас муу байна гэж бодож байна. Тэгэхээр ер нь эцэг эхийн хувьд бол тууштай хайгуу чухал. Гэхдээ зөв юм дээр тууштай байх, буруу зүйл рүү их туушрч явахгүй байх чухал гэж бодож байна. Бас бид нар бас азтай гэж хэлж болно л да. Бас тэг зөөх боломж надад байлаа тий. Тэгээд зөөхөөс гадна өөрөө бие даах чадвар суугаад эхлэхээр миний оролцоо багасаад эхэлж байгаа шүү дээ. Бидний оролцоо одоо бол өөрөө бие даагаад гадуур явна, нийтийн тээврээр үйлчлүүлэн таксигаа барина тий. Банкнд ч орчих нь худалдаа тооцоо 8-аагаа хийчих нь тийм бүх юм хийж байгаа. Манай хүүхдийн хувьд болохоор бие дааж сурах чадвар гэдгүүгийг би гэхдээ их сүүл сонссон. Тэр чадвар манай хүүхдэд яг байдгүй юм шүү дээ. Заавал хажууд нь хүн байвал сураад байгаа юм байна шүү дээ. Тэгээд аажимдаа ихтэй тэр чадвар суудаг юм байлээ. Хийх тусам өөрөө чаддаг болох тусам бие даага сураад эхлэнгууд эцэг их оролцоо багсан шүү дээ. Ихэнх үед бол маш чухал тэр. Жохон байхаас нотыг их сайн ялгадаг гэсэн. Бүр 2 настай байхад нөлөө 1 настай байх 1 нас хахстай байхад нь зүгээр хүүхдийн тоглоомын хөгжим байдаг штэ. Тэн дээр ингээд би өөрөө сонсгол их муутал да. Тэгээ зүгээр л анх нэг сургуульд хүн 7 нот гэж байдаг гэж заалгацсан байгаа штэ. Тэгээд 7 нотоо ямар ч гэсэн энэ до, энэ рэ, энэ ми гэд ингээд дараад гэсэн чинь ингээд сонсож байгаа л тэгэл энэ тэр хүний хувьд бол сонсоол тэр нотуудыг цээжилсэн. Миний хувьд бол тэр нот хамгийн зүүнтлийнх нь доо хамгийн баруунтлийнх нь гэл ингэж байж байгаа шүү дээ. Тэгээд байж тал тэгээд би энэ ямар нот вэ гэд дарахаар си энэ юу вэ? Ля гэд хэлчихдэг байхгүй. Тэгэхээр ямар айхтар сонсголтыг манай нөхөр их гайхажсэн. Тэгээд их сонсож байгаа дараа нь аав нь тэгээд нэг хөгжим аваад гисэн. Casio гэд жижигхэн Casio энэ сонсгол сайтай. Тэр нөгөө тоглоомын хөгжим дээр жижигхэн хөөрхөн аянууд тоглоод байсан. Нөгөө Mary had a little lamb гэдэг шүү дээ. Тэрийг ингээд 2-3-аар ингээд дараад хөөрхөн тоглоод байсан. Тэгээд эн чинь хүүе ямар сони юм бэ гэд тэр нотоор нь сонсоод байгаа байхгүй тэр дог. Тэгээд нэг удаа нэг зурагтаар нэг хүүхдүүд нэг үлээгэр хөгжмөр ангиараа нэг яг энэ Mary дуулж тоглож ирсэн. Гэтэ нэг сони яагаад ч нэг сони сонсогдоод ирсэн нэг газараа. Тэгсэн чинь манай хөө ингээд сонсчихсан. Аюу жоохон байсан юм одоо чинь 5-6 тал байсан баг. Тэгснэ юу гэлээ? Ми нотоо дарахгүй юм гэлөө. Нэг тийм үг хэлсэн баг. Бид бүр гайхаад юу хаана ми нот. Тэгээ би бас хүүхдээ нэг бүүлэх маягтай дүүгийн нөлөө нэг бүүлээд ингээд нэг хэмнэлээр ингээд бүүвэ гэжсэн. Одоо яаж исэн блэ? Тэгсэн чинь таны энэ ля нот та ля нот амар хачин дуулаад байна гэд. Би хаана ля нотоо ч өөрөө мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр сонсгол тийм онцгой. Тэр чанараараа ер нь бол хөгжим рүү ч орсон. Тэр чанараараа тэр
аяыг та нэвтрүүлэгт ч гэсэн тэр чадвар нь хэрэг болж байхгүй юу? Тэгэхээр тэр аяыг зарим хүн болоод бас комент дээр энэ өмнө нь би аюудын өгцөн байсан байлгүй дээ. Энд дэргээд бас бичсэн. Манай хүн үнэхээр тэгж олж сонсдог. Өөрөө тэр нэвтрүүлгийг үзчихсэн нь би энэ нэвтрүүлэгт орвол юу нэ 90% нь таах юм байна гэд. Тэгээд намайг оруулж болохгүй мó гэхээр нь утастаа тасаж хүүхдийн баярын дугаар бол та нарт хэлээ гэсэн юм. What does the fox say? Yeah, тийм. За, ерөөлт. I have a pen. I have an apple. TTH. За үзэгчдээ манай ерөөлт бол бас гоцоёоос хүүхэд байгаа шиг үнийг сануудыг хэлмээр байна. Тэгсэн хүүхдийн баярын дугаар бол хийхэр боллоо хүрээдэргээд тэгээд очиод шалгаруулт нь орсон шалгаруулт яхад ороо шалгарсан. Тэгээд тэр нэвтрүүлэгт орохгүй юу. 10% ч юм уу онцгой чадварууд байх шиг байгаа аутизмтай хүүхдүүдийн дотор ер нь нийт хүн ам дотор ч гэсэн онцгой хүмүүс 5-10% байдаг шүү дээ. Тэрэн шиг л аутизмтай хүмүүс дотор ч гэсэн тиймэрхүү л байгаа хэл та. Гэтэ заавал онцгой чадварыг олох биш зүгээр юунд дуртай юм бэ гэдгийг нь олоод тэрэн дээр нь суурилж хүүхдийг хөгжүүлвэл илүү амархан байдаг л гэдэг. Тэр зарчмаар ярихаас биш яг заавал хүүхд болгон онцгой аутизмтай л бол онцгой авьяас гэдэг энэ ойлголт нийгэм дотор ялангуяа энэ уран сайхны кинонуудаас их гарч ирдэг. Одоо Good Doctor кино ингээл тий ингээ кинонуудыг тэр нөгөө өмгөөлөгч байдаг ш тий цолгосын гэх мэтлэн ингээ дандаа онцгой чадвар дээр суурилж кино хийх чинь мэдээж илүү сонирхолтой болж байгаа шүү дээ. Тийм болохоор хүмүүс нийт масст бол тийм ойлголт өгöd байгаа. Гэхдээ аутизм бол дотор их олон янз жирийн тий заавал онцгой чадвартай шүү. Зүгээр өөрөө биеэ даах чадвартай, өөрийн гэсэн нэг дуртай хийх зүйлтэй тийм болох л чухал байгаа юм тийм ээ. Ер нь бидний зорилго бас тийм шүү дээ. Хүүхд маань аль болох биеэ даасан хүнээс хамааралтай байдал нь аль болох бага байгаасай тэгээ өөрийн гэсэн нэг хийсэн юмтай байгаасай л гэж бодож байгаа шүү дээ. Тэр чиглэл рүүгээ хайгаа явуул эцэг ихт илүү дарамт багтай байх хэл та. Тэрнээс онцгой чадвар хайгаад явах юм бол тэр болгонд гарахгүй ч болно.